Монгол Улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжил сонгуулийн санал авах өдөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэх нь хориотой байдаг. Үүнтэй холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Дархуул аймгийн нутаг дэвсгэр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төв ажиллахыг аймгийн засаг даргын энэ сарын 27-ны өдрийн А230 дугаар захирамжаар хориглолоо. Энэ захирамжийг та бүхэнд санаардуулахад бол согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчлэгээ явуулахыг хориглосон юм захирамжийг гаргасан байгаа. Энэ захирамжийг бүх аж ахуйн нэгж байгууллага иргэн болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Өчигдрийн байдлаар аймгийн засаг даргын захирамжийг цагдаагийн газар болон бусад байгууллагуудад, аж ахуйн нэгж байгууллагуудад энэ захирамжийг хөргүүлсэн байгаа. Тийм учраас гол захирамжийн ач холбогдол нь бол нэгдүгээр хуулийг хэрэгжүүлэх, хоёрдугаар гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ийм ажлуудыг зохион байгуулах үүднээс энэ захирамжийг гаргаад байна. Тийм учраас энэ захирамжийн хэрэгжилтийг бүх аж ахуйн нэгж байгууллага болон иргэн бол хэрэгжүүлж ажиллах ёстой гэдгийг та бүхэнд анхааруулж байна. Аймгийн засаг даргын энэхүү захирамж нь сонгуулийн үеэр гарч болсгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарсан байна. Захирамжийн хэрэгжилтэнд аймгийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газар, сумдын засаг дарга нар хяналт тавин ажиллана.